Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Мудрах цасны мөнгөн ширхэгтэй, болор хундагны жингэнэг чимээтэй, буурал сахалтай, өвлийн өвөөтэй, бүжин наадах цасан охинтой шинэ оноо сайхан өгтөж байна уу? Тийм ээ. Эрхэм үзэгч та бүхэндээ инээдхөөр цэнгэл баяслаар дүүрэн шинэ оны шинэ жилийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлээд энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Ингээд та бүхэндээ эхний мэдээлэл хүргэе. Сүүлийн үед манай дэлгүүр, танай дэлгүүр, минийч дэлгүүр, бас чинийч дэлгүүр, бид бүгдийн дэлгүүр гэх зэрэг нэр хаяг, лоозон хүрээтэй олон дэлгүүрүүд үе таалгаар нийснээс болж үйлчлүүлэгч олонны дунд нэлээд төөрөгл бухимдал үүсэж байгаа бололтой. Ийм нэгэн хөгжилтэй гэмээр явдал өөр дөрөө болсон байна. За тэгэхээр би одоо энэ хийгээ цагаар дэлгүүрээс арх хулгайлж байгаа баригдаж байгаа юм авч авчихчих. Айж зогсож байна. За амрыг ирээ. сайн байна. Сайн байна. Минь чи тэгж ярьж болохгүй минь. Бос бата би чиний дэлгүүрдөө очиод чиний такси аргиж авсан ч одоо бүсүүдэд цагдаа сургуулаа явуулаа. Юу? Чиний дэлгүүрээ? Тийм. Чи чин дэлгүүртэй болсон юм уу? Гүй би миний дэлгүүрдөө явуулсан шүү дээ найзаагаа. Тийм тэр чинь манай Батагийн дэлгүүр ахгүй минь. Үгээрээ таасаа миний дэлгүүрд үйлчлүүлж байгаа сая баригдаа өстэй. Өө тэр чинь таны дэлгүүр байсан юм минь. Чи одоо төд ямар хаашаа юм бэ чи? Бидний найз дэлгүүрээ байсарвал дагууж очиж өргөх юм уу? Цагдаагүйн дэлгүүрээс очиж арх хөнгө авдаг ямар учиртай юм чи? Миний дэлгүүрээс дараалах авчих газар шүү дээ. Хой. Таны дэлгүүр тэр миний дэлгүүрийн хажууд байдаг юм уу? Гү хоёрын дэлгүүр чи тааш юм ингэ? Харалтаа дэлгүүрүүд юм уу? Гү тэгээд хоёр орж гарахтаа нэг олж харж танилцааг хоёр уу? Энэ дүүгэл хараагүй л царай. Тэр миний дэлгүүрийн цаана бидний дэлгүүр гэдэг дэлгүүр байдаг. Одоо тэр таны дэлгүүр юм уу? Өө бүр таны ч одоо бүгдээрээ дэлгүүртэй юм уу? Надад ямар юм яга дэлгүүр авах вэ? Энэ хоёр л дэлгүүртэй юм байна. Би тань зөндөө хэлсэн ш та ерөөсөө ойлгохгүй бас. Миний дэлгүүр гэдэг чинь сүлжээ дэлгүүр гэж би зөндөө хэллээ. Өө бүр Бата та ярьж одоо бүр сүлжээд орсон юм уу? Ямар юм ойлгохгүй юм ааш. Гэхдээ миний дөө би бүр бодлаад бүр ямар сайндаа одоо чи тэр хаяг адарсан өөрчлөлт мэдүү. Цагдаагийн дэлгүүрээ гэвэл би танай дэлгүүрд орохгүй би найзынхаа дэлгүүрд орно шүү дээ. Та одоо яга хүнд оруулаад байгаа. Өө дарамжлаагүй юм дөө. Та яга цагдаагийн дэлгүүрээр тэргээд оруулаад байгаа юм. Өө дарамжлаагүй. Эсвэл би таныг авч яваад ирүүлчихвэл юм. Миний дөө баярын өдөр шүү дээ хэрэггүй. Аашийн дарамжч байгаа шиг зүгээр. Одоо би дуруу бол танай дэлгүүрийн байнгын үйлчлүүлж байгаа болчих. Бишээ тэр чинь миний дэлгүүр гэдэг нэртэй дэлгүүр миний дэлгүүр биш. Хөш миний дэнги. Миний дэнги. Нэг тэр дэлгүүрээ чинь архийг авцсан юм чинь авцнаар авчих битгоор. Дараа нь чи манай дэлгүүр найзын дэлгүүрээс очиод нөхөд авчих. Юу яриад байгаа юм бэ? Хайгнаад байгаа тийм. Би энэ архиж одоо дэлгүүрт авч тушаах гэдэг шүү дээ. Та нар чи ямар юм ойлгохгүй уусуу тийм. Хайшин хүн ажилдаа явж байгаа түүх бодоод. За цагаан байрлалаа минь. Цагаан байрлалаа минь. Хөш чи байхгүй юу? Миний дэлгүүрээс ороод авчих гэсэн цагдаагийн дэлгүүрээс орж аваад буу ажил явдаг болол. Чи ерөөсөө энэ хүнд манай дэлгүүр байгаа. Очид аваад тэр дэлгүүр хагаас өмнө ерөөсөө гудамтай ороод байгаа. Өө тэгээд Хагаас өмнө тийм. Өө түгэл одоо олон дэлгүүрд явъя. Хөш. Вэний авчлаа та. Би яасан бэ чи? Айцтай хилээдгүй. Хизээ дэлгүүрт болцсон чи. Юу? Одоо та бүхэндээ сэрэмжлүүлэх мэдээг хүргэе. Ууж идэж байгаа зүйлийнхээ хувцас чанарыг сайн шалгаж хэрэглэхгүй бол эрэм хүүхэд хөгшөд хинч ялгалтгүй үзэгч танд ч гэсэн хачиргалтай зүйл тохиолдож магадгүй нь. Ингээд дараах сурвалжлагаас харна. За ингээд тань шинэ жилийн баярын мэнд хүргэе. За танаа гэр бүл юу болсон тухайгаа ингээд ярихгүй юу? За тийм ээ бид нар одоо баярын өдөр өнөөдөр зам нэг ш. Чигрээ дүү. За хүрээд ирсэн үү? Хүрээд ирсэн дөө. За яа. Зам нэг шинсүү. За ингээд бид нар одоо та бүхний дуудсуусууд одоо бид нар энэ манай гэр бүл байна. Одоо ард түмэн. Одоо та бүхэн намайг харж байгаа. Ээдээ тань. Энэ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа, худалдаж жугаанч тэр өнгөрсөн он цаг хугацааг нь бүгдийг сайн харж авах хэрэгтэй. Яг үний ёстой сайн харж авах хэрэгтэй. Тий одоо Одоо үнэндээ бид нар намайг хэцүү байдалд орж сууж байна. Би юм баваасан сахалтай амтан байгаагүй. Манай хүн ер нь сахал ургадагчгүй. Одоо өдөртөө л ингэж ургадаг. Өдөр болгон хусаад ямарч нэмэр авахгүй. Одоо ингээд энэ бүтээгдэхүүн эзнээс болоод одоо ийм болчиход байгаа. Энийг эзэн шүү дээ. Одоо харалтаа та нар ингээд энийг чи анзаарахгүй авсан баггүй манай нөвгөө. Тэгээ би гэсэн бол анзаарна л да. Энийг анзаарахгүй авахгүй. Би яг мэдгий. Тэгээд ингээд мэдхий биш анхаарч авах ёстой. Одоо хамгийн гол энэс болоод манай гэр ямар байдалд орчиход байгаа. Та нар ямар байдалд орчих. Миний ч маска. За би ч дүүрч. Эр хүн яг дүүрч. Миний ч маска. Одоо яг нэгэд харуулъя гэж өдөр яриад авсан. Бэч гараа харуул. Ийм л байж тээ ард юм. Одоо бид хоёр бол яах вэ? Бид хоёр бол яах вэ? Энэ насны төрсөн хүүхд манайд гэрээрээ сахал ургасан шүү дээ. Тэд нар айгүй хэцүү байгаа байхгүй юу? Бүгдээрээ мама том ирчлээ. Арай гинтүү байна аа. Би яс гомдолтой байна. За харин би насаараа багш исэн.
Би одоо хүүхдүүдэд яаж юм байж хичээл заах вэ? Энэ болохгүй шүү дээ. Ашиг хонжоо харж тийм ээ. Тийм хугацаанд дууссан бүтээгдэхүүн хүмүүс зарж ингэж хүнийг ингэж л ойртож болохгүй байхгүй юу? Хийж балаараа дээж юуных нь зохио тийм. Ястаж явж чадахгүй гэж байж байгаа юм та. Одоо үүндээ хэцүү. Бид нар бол бүгд маск тагаж орчныхын шоолол дандаа сахалтын ингээд шоолол бас жоохон хэцүү л байгаа. Тэгтээ яг ингээд инээдтэй юм шиг амир юм шиг амжигтэй юм шиг юм болоод байж. Тэг яах вэ тэгээ. Энэ ба охин бод байгаа юм уу? Одоо энэ яана одоо бас. Одоо бас гусаад унтчих гусаад. Босоод бүгдээ л ингэсэн л байж байна. Хусад тоолонд ингэж өтгөрж ургаад байна уу? тэгж байх улам чигүү ургаж байгаа байхгүй. За наач ич тагсан манай хөрчгүүхэн. За өчигдөр энэ орж ирээд энэ би харуулах гэж байж байгаа юм жимс. Энэ манад орж ирсэн хөргө эндүг уух гэж орж ирсэн хөлтөөгөө би энэс нэг хоёр хумсал амсуулсан да. Тийм баха тэгээд одоо чи хараа. За би өөрөө гоо сайхан ч хүн байгаа юм л та. Одоо ингээ ерөөсөө би яг хэлэхэд бол манай үйлчлүүлэгч ч намайг таньж л байгаа. Одоо ийм байдалтай одоо ямар ч үйлчлүүлэгч болоод ингээ өрхийн орлого хүртэл зогсчоо сууж байна. Одоо яамар ямар юмны гоо сайхан ч байх үдэ. Ингэчээд яаж сахалыг санаа ботмот соо ботчих уу. Яаж амснаас болоод гэж би одоо хийдсэн тийм өсгөө хоёр амссан. Тэг ер нь бол аюултай одоо бас За тэгэхээр одоо ард түмэн олон юм яриад явах. одоо та бүхэндээ захихад ээдээ хугацаанд гэдэлсэн бараал хэргэлвэл сахал битгий одоо эвэр чургаж магадгүй нөө. Ястал болгоомжтой хандараад идвэл одоо өөрсдийнхөө амин чишээгээр ингэж хэлж чад ярмаар. Манай гэр бүл одоо нэг эмгэнэлтэй хүү. Инээд юм те. Одоо нэг за юу тааш одоо та бүхэндээ шинэ оны мэд хүргье. Үзэгч та бүхэндээ дөнгөж сая авсан шуурхай мэдээ танилцуулъя. Шинэ он гарах гэж үе яг энэ мөчид хүүхдийн 2 дугаар төрөхөд 50 кг жинтэй 160 см урттай эрэгтэй хүүхд мэндэлсэн хачиргалтай мэдээ бидэн дээрээд байна. Ингээд сурвалжлагч Атганбаатартай холбогдцгоё. Юу вэ? Юу тавьбий? Та гэсний 50 бичсэн биш үү энэ дээр? Одоо шуурхай мэдээ явж штэ. Шуурхай мэдээ. Тийм яг сайн. Уусараа их юм дий. Наач өдөртөө өгдөж ямар байх вэ? Сулад яач. Шуурхай мэдээ явж байна. 50 кг жинтэй хүүхэл сая мэдсэн байна. Бүгд үзэгчтэй ингээд 50 кг жинтэй 160 см урттай хүүхдээ одоо бүгд холбогдъё. За. Үгүй андагдаг юм уу? Үгүй та мэдээгээл авчиж. Тийм үү? Аа. Үгүй энийг хэлэхгүй яасан хүн юу байдалтай болоо. За надад ямар амаатай. Ингээд сурвалжлагч Атганбаатартай холбогдъё. Атганбаатар холбогдчихлаа шүү. Оо би нөгөө газар чи олохгүй төөрөөд 1 2 3 дугаар төрхөөр дээр ороод тийм баахан төрхөө дээр ороод тийм одоо нэг юм олдсон байж байна тийм. Гэхдээ та нар ч одоо хүн зүв заагаад өчгөө хүний цаг цав гарцтаад ёстой сонио улсууд байна шүү. За. Оо сайн байна уу? Энд юу болоод байгаа юм бэ? За сайн хүн санаагаар агч телевиз хань юм чи харж байгаа үз. Юм гэдэг юм амархан өрдөг. За сайн байна Атганбаатар. Энэ одоо энэ их барь чимч. Миний үг дөнгөж сая төрсөн задлаа энэ хүн. Гүг буруу ойлгоод байгаа байхгүй. Би нөө бүтэлтэй төрсөн хүүхдүүд аврах л ёстой. Би араас нь нэг л алгадаж байгаа байхгүй. Тэгээд уйлуулсан. За ард ирэгдээ бас энийг бас та нар миний үг зүгээр мэдлсэн. Тайван гжигтэй. Оо гарч ил ундаг гарч. Гац зүгт орилуулж байгаа байхгүй. Юу бараг тэр одоо орлоо юу гэж сонсогч байгаа. Ойлаадлаа та бараг ааваа гэдээс нүү авраараа гэдээс нүү. Тэгэж сонсогдсон надад бол эцэг хүний хувьд бол. Та яг тийм намайг зогсож байгаа юм. Яадгийн чи миний үгтэг зогсож би чамд баярын зөвлөлт хийсэн. Яадгийн Оч манай талаар зогтдог юм шүү дээ. Энэ хараа. яг энэ хоёр энэ эмчтэр хоёр нь ойлгохгүй бас нэг юм байгаа бах. Би яг аваагаа ирэхэд бас эмчнээс бултаж бас нэг орж исэн үеуд би тэрэн дээр үс сансан байгаа байхгүй юу. Тэр өшин миний хүүхдтэй гаж би энэ гомдолтой. Би эрүүл мэндийн ямар яваад босох гээд би дарагтай нь болж. Тэг би дарагтай нь болж. Тэгэхээр ажиллаад хийж ийсэн шүү. Тэгэхээр зэрэг ихэм үзэгчтэй одоо энэ хүү хоёр хүний одоо юу болсон тухай би гоцоож ирсэн болохоор сайн ойлгосонгүй. Миний саяны хамгийн сүүлийн ойлголтоор одоо насан туршаагүй хүүхдийг одоо эмчин зодод танхаарсны улмаас эцэг нь одоо хүүгээ өмөрч эмчиг зогсон юм байна. Ингээ бүгдээрээ гол сурвалжлалтанд орцгоё бүгдээрээ. За бүгдээрээ орцгоё. За сайн байна уу та? Хүй сайн байцгаана. За хүү төрөөсөн чинь баяр хүргье. Баярлаа. Тэгэхээр зэрэг хэдэн килограмм хүү гарваа? Миний хүү чинь 60 хил 158 см урттай гарлаа. За тэгэхээр зэрэг танаа гэр бүл ч юм уу одоо эсвэл нөхрийн талын гэр бүл одоо ийм сонин содон хүмүүс байсан уу урд өмнө? Өстө байсангүй. Би л анхных нь болчих шиг боллоо. Тэгэхээр зэрэг телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ одоо энэ хүү хүүхдээ хамтдаа харцгаая. За. Ёо ээж ёо хэлэхгүй яасан би ийм том хүүхэд гэж бүрж очичлаа штэ би. За ингээд бүгдээрээ хамтдаа энэ хүү их үр хоёрыг одоо их барьж авсан юмч батаагаатай уулзуулъя. За ээжгүй юм би энэ гайгүй юу.
За болтойчгүй юу. За болж. За шинэ оны босгон дээр одоо генесийн он бичигдэх дэлхийн аврах хүү Монгол төрлөө би их барьж авлаа. Тий. Одоо түүхэнд нэртээ одоо энэ түүхэн хүнийг одоо би их барьж авсандаа одоо туйлаас их барьтай байгаа. Тий одоо хүү төрөөд л байлаа би одоо их барьж аваад гараад байлаа. Одоо тэгсэрээ багад одоо хүүг одоо би их барьж авчлаа. За одоо энийг ухаантай хөө. Одоо бүгдээр одоо үзье. За энд нэг шил арга уучгаа бүгдээрээ. Хачаа үз. Юу таарч байгаа За тагалсан. Энэ хуланг ээжийн нэр нь эндээс явуулнаа. Гэрт нариулнаа. Зөөхгүй болиулч ерөөсөө болиулч. Одоо ингэ. Ерөөсөө энэ хулангийн хүүхд биш. Ээжийн хүүхд биш шүү дээ. Энэ чинь нэр хүрдэн дээрээс олцсон хүүхд байхгүй юу? Тиохгүй юу? Ээж хүүхд. Ийм л хөөрхөн одоо манай төрөг төрчөөд байгаа нэг ихэр авчаад байгаа юм. За тэгэхээр их юм үзэгчтэй одоо урд өмнө одоо гарч байгаагүй ийм сонин үзэгдэл энэ хүү төрөд гарсан байна. Тэгэхээр зэрэг Монголын үрд маш олон болтгоо гэсэн ирээлээр энэ хүү сурвалжлага өндөрлөө. Монголын үндэсний олон нийтийн телевизэн сэтгүүлч Атганбаатар бишээ. ТV телевизэн сэтгүүлч Атганбаатар газар дээрээс нь би ч айл телевизэд ажиллаж байгаа үлээд. За ямар нэг телевизэн сэтгүүлч Атганбаатар мэдээллээ. Шинэ жилийн баяр ойртохын хэрээр Монголын рок попын одуудыг дуурайж хуулбарлсан хуурамч хулих одонцрууд газар аваад байна. Одуудын нэр барьж түүгээр зогсохгүй дүрд нь хувилж хөдөө орон нутгаар урлагийн тоглолт хийж явсан хэсэг бүлэг этгээдүүдийг цагдаагийнхан үйлдэл дээр нь тоглолтын дээрээс нь баримжилсан байна. Энэ тухай сурвалжлагыг та бүхэндээ хүргэе. Манай сурчлах хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээр хурж ирээд байна. Энд юу болсон тухайд ахлах дэслэгч Батагаас тодруулцгаана. Оны өмнө ноцтой гэмт хэрэг илрүүллээ. Энэ юу гэхээр одоо манай рок попын дуучдыг одоо бүтээлийн дуурайж одоо тэр тусмаа одоо дүрдэн хувирж хөдөөгийн аялын тоглолт хийснээс хөдөөгийн орон нутгаар одоо аимшигтаяа. Тэр хүмүүст уулзч болох уу? Болдгүй юм одоо гадаа зогсож байна одоо тэд нар тэр хасарлаа авч хоёр дууч ороод ир. Тийшнэл аа. Эстос. За энэ нэр юм блэ? Мата. Энэ амраа. Чи зүгээр ярьж. Их төстэй болсон байгаа энэ хараа. Та нар тэр тайзан дээр дуулж үжгэлдэг хэсгээс одоо энэ үзэгчсэн одоо зургтаа гарч байгаа харав. Тумаа. Таавал. Энэ одоо энэ үсгэцгийг хараарай. Хольхын мэдэгдээд чи зүгээр хэлчих гар мараа доош. За дэшаа энэ юу хар. Энэ одоо юу юм бэ? Одоо үнэн төрх нь гарч ирж байгаа байхгүй юу? Одоо дараагийн хэд дуусна. Марцгаа ороод ир. Марцгааг нь хараад одоо. Найс. За одоо ингэдэг. Жиггүй явуулчихдаггүй. Хич ингэхгүй би явуулчихдаггүй. За хин латер дуулдаг дуунуудаас санаад үзүүлдэ. Би хүчүндээ зүсэн мөнгөн зүйлтмээ яг одоо гэрэлтэд байна. За болно. Чи яагаад амьдрал дээр одоо ингэж юм бэ? Угаасаа юм шүү дээ. Ингэж ярьдаг тийм ээ би. Угаасаа гэдэг юм баха. Угаасаа юу? Тийм. Бас төстэй юм надад хөдөлгөөн хөдлөж юм дөө. За одоо энэ хин Бекс ороод. Энэ яста. За энэ хөр бүхтэй. За энэ үгчээ яста манай ажилчдыг зовоосон ганц үдэ гана цагтаа нарыг тайзны ардуур нөхсөвтэй газар бол гүйж ороод манай гэмэр барьж барих гэж одоо төгшгнэ харж хэдэн цаг зогсоо 2 цаг зогсож байгаа шүү дээ энэ дээр ацтаж. За өдөр өстөр дуу бүжиж одоо бүжил. Энэ одоо телевизэнд харуул. Уулс хүртэл гонган усан уйтай намрын тирара өрөчмөд болтон би хөөцөр дүүрэн хүйтэн шүн чамаг ингэж хүлээсэн. Инглээ Бикс. Аваад агараа энийг. Ята энэ шилвчгүй баг. Эцмэцгээ мэдхгүй энэ залуучдаг. Тэр дэлгэр борно нараад. Эдгээр чинь тавуулаа явж байгаа. Тавал дэлгэр борно ороод. Эстос. Энэ гармаар аваад тийш. Зогтор гарч байгаа мэдэж байна уу? Хөөш. За дэлгэр борно ямар дуулаа чи? Ард мөний яаж гуурлаа чи? Тэнгэрийн бүсгүйгээд дуу эднэр дуул гэсэн. Тэнгэрийн бүсгүйг нь. За тэнгэрийн бүсгүй гэж би сонссон. За энэ аммын үлстэй эднэр бол яг барьж байгаа маа тэр манай хэдэн одоодын дуулдаг амын яг барьж байгаа. За дуу тэнгэрийн бүсгүйг дуу. Тэр сайхан дуу одоо энэ дуулж байгаа шүү дээ. Энэ дуулаад байгаа шүү дээ. Би зүгээр амын өрчтэй. За дуу.
Зөв ингээд ингэж хэвтлэл хамгийн барих эдгээр тэгээс. За өө ингэж хэвтлэл. Эдгээр тэгээс. За энийг савраа. Одоо энэ дэлгэр мөрөн чин заяа. Энэ чамархан дээр одоо соём тэмдэг шивүүлсэн байдаг. Чи тэрийг нь олж хараагүй байна да миний дөө. Яста алдаатад алж нүдний шил алдаатад алж тэр байна да. Энэ одоо энэ миний холиг хаанаас шаваасаа. Энэ уул татгалаар скотч. Арьсан руугаа наачдаг байхгүй. За. Чи дэлгэр мөрөндөө яагаад адилхан харагдахгүй вэ? Үгүй тайзан дээр гээд жоохон хоошоо болоод бүдэг ирлэгөө доошоо ингээд дуудлахаар анзаардаг дахиулаад иддэг гэсэн. Дахиулаад байдаг. Энэ эдгээр жавсаас гадаа театрын гадаанаас гарын үсэг өгөө зогсоод байгаа хөгдөдөд. Энэ усан сэлтийн малгай юм уу? За, эрхэм мөндөд одоо ард иргэдээ одоо шинэ он шинэ жилийн басган дээр одоо 9 шидэ одоо дуучдаг одоо дуурайж яах одоо тоглолтыг хийх одоо юм хамтлаг гараад байна. Одоо энэ гарах төлөвтэй болчих. Тийм болохоор одоо юу үзэх үү, юу харах уу, юу харж баясах уу, ямар тоглолт үзэх үү гэдэг та нар маш сайн шилэх сонгох хэрэгтэй шүү. Та нар энийг сэрэмжлүүлэх болгож би хэлье. Одоо эднийг сайн ав. Монголчууд маань аливаа тэмдэглэл дан баярыг үнэхээр жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэр дундаа шинжилийн баярыг гай гамшиг, гомиг харамслыг үл анзааран баярлаж байгааг дараах мэдээлэлээс хүлээн авч үзнэ. Цаашаа их мөндөд үзчихтэй. Та бүхэнд нэг яралтай мэдээлэл сонирхолтой. Ингээ нэг байгууллагын хамт олон одоо шинжилгээ тэмдэглэж байгаа бүтлгүүцсэн байна. Ингээ нэг байгууллагын хамт олонныхаа дарагтаа ингээ та бүхнийг уулзуулъя. За явъя. Тайгын одоо юу аа? Байгууллагын шинжилгээ хийдэг. Байгууллагын шатгаа хийчихлээ. Батайгаа юу насаа шатаас юм бэ? Ажиснаас гайтай баяртай чи одоо ирээдээс. Вот така тэрс тэр масло. Байгууллагын шатгаа хийчихлээ. Одоо бүх хажуу ресторан дэлгэсэн юм биш. Мөнгө харамсаад байгууллагын дотор хийчих. Юмны эцэг шиг хэцүү байд юм байна. Хойлоо толгоогоо барьж орох юм уу? Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн. Үгүй яа бэ энэ хэлээд байна. Үгүй Мартин энэ болоо. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн. Яна наадны болоо явуулсан уу? Эрхэм үзэгч. Зүгээр л байна. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн. Ингээд та бүхэн манай дараагийн хөтөлбөрт анхаарал хандуулна. Та бүхэн сайхан баярлалаа.
Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Та бүхэнд энэ үеийн мэндийг хүргэе. Ингээд ретро аккорд нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаар ихэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт маань манай нэвтрүүлэгт оролцох гэсэн өөрийнх нь олон удаагийн хүсэлтийн дагуу нэгэн зочныг урьж оролцуулсан юм аа. Ингээд зочноо танилцуулъя. Тэгэхээр уран сайханч Батулга. Та манай үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? За ингэ сайн бацгаана та бүхэндээ ингээд баярын мэнд хүргэе. Тэгээ би юу яаж байгаа энэ нэвтрүүлгийг үзээд их гоё над санагддаг баг залуу нас минь тийм ээ бас гашааны болон гитар тоглож зайжсэн нас минь гитарыг одоо утсыг болоод балууж явсан нас минь болгох та. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бас маш олон оролцогч оролцсон та өөрөө үзсэн байна. 2 жил гаруй явлаа. Тэгээ би оролцъё гэж яг намайг нэг хэсэг авахгүй байсан. Миний сүд уцаа санагддаг болсон. Тэгэхээр таныг харин бүр шинэ жилийнхаа баярын дугаарт оролцуулж байгаа. Танд бас баяр хүргэе тийм ээ. За баярлалаа. Ингээд үзэгчтэй манай нэвтрүүлгийг үргэлжилж байна. За ингээд манай үзэгчид зориулаад та анхныхаа аяыг тийм анх энэ гитар хөгжмөд хийзээ. Хэдэн онд яаж сурваа? Анх сурж исэн тэр аялгуу ч гэдэм үү дуунаасаа манай үзэгчид тандаа зориулахгүй юу? Тэгэхээр юу л да анх одоо гитаргүйгээр одоо залуу хүн бас хэлгүй яг одоо яг таны үеийг бол тийм яг одоо бид ч одоо яг нэг орцонд одоо гитар би орцсон би байргүй байна. За. Гашааны мохорт тийм. Тэгэхээр тэр үед бол гитар тоглож байсан сурах сонирхол маш олон хүмүүс байсан шүү дээ. Ямар сайдал энэ чинь наранд ингээд сүүдэртүүлээд ингээд тоглоод ингээд гитарч ингээд барай зогсглоо ингээд эмгтэн хүнтэй зогсож байгаа шиг ингээд тайлмаар ингээд харагддаг. Аниг тэг тоглолдог тийм үе байсан. Тэгээ одоо энэ чи гитар барайд явсан эрэгтэй хүүхдийг бол эмгтэн хүүхдүүд бол баян дагаастай. Яста тийм яг. Тэгээд анх би одоо гитар анх одоо тэгвэл та аяг хойлруулж байсан охтоо бүсгийчүүдийг араасаа хойлруулж байсан тэр л аялгуунаасаа сонсохыг манай үзэгчид маш их хүсэж байгаа хаа гэж би бодож байна. Яг ингэж хэлчихсэн. Үзэгчдээ сонсороо. Мартэр зогсож байгаа. Айлгата. Олгая гэж байгаа. За. Байхгүй. Эднэсийн болгоолаа. Бүгдийг авлаа. Буцаад хаачлаа. Дуулын даваад явж байгаа юм да. Анхны одоо энэ сурж яасан одоо энэ гитар ганц энэ утсан дээр тоглох биш. Энийг бас ашиглах хэрэгтэй. Тийм байна тийм. Энэ наар одоо яах гэж энэ хийсэн тийм ээ. Энэ охтууд их сонирхолтой энэ сайн. Өөр яа тийм. Мартерлээ. Хажуугаар нь бас үйл явдалтай юм ярьж тийм байж та бас тийм. Өөр сонирхолтой ямар вэ? За тэгэхээр би гитар дээр бол одоо олон юм дарна л да. Тэгээд хамгийн шилдэгүүдийн л тоглоё гэж бодож байна. За зөв тийм. Тэгээд юу л да. Манай үзэгчид залуучууд бас мэдж байгаа. Миний үеийн залуу хамгийн сонирхолтой өөрийнхөө бас дуртай тоглох дуртай сая. За одоо энэ бол их юу их сайхан. Энэ юу гэлж байна? Энэ юм баггүй үгэн. Бог хайрал бог алгаач. Энийг бас яг энэ бас их яах тэр дундаа бас өргөлттэй бодож энэ эхний юу явал гайгүй. Бог алгаа гэж байгаа. За их санаа. Энэ л одоо миний одоо ганц шидээр аа. Одоо энэ дуугаар бодвол одоо маш олон охтуудыг бас тий охтуудыг онгож ялаа. Тэгэл энэ нөгөөдхөө богдоо дараад өгөөч би тэгэл гачааны цаанаас очиж байгаа богдоо дараад охтуудыг ингээд бүгд гараад ирдэг. За шүгэлдэх одоо тийм байхгүй тэгэл ретро аккорд. Тэгэхээр манай Батулга маань бас хойно хөгжмийн сургуульд одоо 80 онд лээ тийм ээ явж исэн. Тэгээд тийм бас их олон зүйл сурсан баг. Тэр тухайгаа бас үзэгчтэй хамт. Одоо тэгээд тэрийн болгон одоо хойшоо явцдаггүй байж та. Гадаад ганц гадаад л тэр байсан. Одно гисэн аавын хүү ээж явах л одоо явдаг. Тэгээд би яг бас нэг бусад оюутнууд адил бас 5 жил аваад явлаа л да. Эхний жилийн бэлтгэл хэлний бэлтгэл гэл энэ чи бас замбрааг ботон тэгэл өөхөж явах эргүүлээд хармаатаа л гэл чи халууслуулаа наашаа чинь Монголын хосол дээр л би чинь уятаад энэ парнд гавлаатай л тийм байдаг үлээ тэгээд бас уунаа модалиг уун л та бас тэгээ бас уудаг хүмүүсийн хажууд бол нэг айхтар шалахгүй биш би чи одоо уудаг хүмүүсийн хажууд бол өстой уудаг хүмүүсийн хажууд бол уунаа тэгээд би бас юу л да би бас нэг зүйлийг хэлхээ мартчих манай Батулга маань өөрийн гэсэн бас үзэгчдтэй зориулаад бас нэг бэлэгтэй ирсэн байгаа. Цаана ретро аккорд. За тийм их сонир бэлгтээс. Тэгээ одоо миний үеч бас хэцүү байлаа. Тухайн үед өрөө бүлийн ямар байлаа. Тэгээд хүн тэр болгон мөнгөтэй надад бас хэцүүсэн. Тэгээд би ч тэр үед яг л хэлний бэлтгэл яваад хажуугаар нь бас одоо энэ хүүхдүүд яваад MD CD бичүүлдэг гэдэг шиг би чинь тийм тэгэхгүй
тийм үе байхгүй. Байхгүй. Пянзл бичүүлдэг юм тийм үү те. Тийм. Пянзан дээр ч бол ховор бичүүлнэ. Ердөөс ол. Тэгээ би бичүүлдэг юм аа. За. Бичлээ. Авах гэсэн үйлдвэр нь хойшлогдоолаа. 80-аад оны дундуур штэ. За, захиалга. Би ч төгсөх болчоод захиалга өгчгөл байгаад байдаг. За явжээ тань руу Монгол руу явуулнаа гэсэн. Би ч төгсч чадаагүй. Тэгээс Нэгдүгээр курстэй пянз гараад чинь байна. тийм баргийн тийм одоо тийм хөгжмийн сургуулийн тийм байхгүй. Тэгээ би цагчаа хамтаа орсууд та нар яста чистний аа. Давай Монгол явуулъя шүү аа гэх ингээд хэлнэ. Нөө позвонил гэл намд руу чинь орсууд байна. Тэгэл яг би ярьдаг нэг пянз яваа гэж ярин гол явж байгаа биряхан одохгүй биряхан гэдэг да. Тэгээд ихсэр гот 89 онч боллоо. 90-д ч онгарлаа. Тэгээд арслан марсл яваад одоо нөгөө тэгэл уцтыг пянз яваа гэдэг байдаг. буцаад нөгөө пойс чинь андуурд нөгөө ачаа бараа дундаасаа алтагдана. Тэгээд тухайд ч одоо маш их маавцаав гэдэг морсон айхтай. Тэгээд саяхан нэг өдөр хаалга тогшоод. За. Тэгээ Монголд л нэг Оросд орог. За. Пянзаа гэдэг аваад ирсэн дээ миний. Аваад ирлээ. Одоо тэгэхээр ч одоо энэ пянзыг одоо манай одоо орчин үед ч одоо тоглох. Ой ястай байдгүй юм байна. За тэгнэ яахгүй шүү дээ. Одоо нэг ганц гүйлгээ ийд нэг хай Hi-Fi CD orange CD. За энэ дээр одоо зураг хөргөө авах би ингээд хүмүүс гар хөлийг өсгөө зураад ингээд өгье гэсэн. Энэ одоо юунаас гарцсан шүү дээ. Тийш ашиглах тав байл одоо энэ хэрэг. Намайг алаа хийчих Орос. Retro Accord. Би яг тэгэл их урлагийн төлөө хийж шатаад л үлдчихэж байгаа. Урлагийн төлөө ер нь бол урлагийн. Тэгээ одоо энийг дуурдаг багтахчгүй энэ дэр MD дотор багтахчгүй ингээд хийгээд үдсэлдээ ингээд гээд одоо нэг VCD тоглоулж гэдэг шиг PCD яг чи тийм бас гаргамаар л одоо байгаа юм. За одоо яг энийг бас миний уран бүтээлийн дэнч 80-аад оны дундор чи их сонсондоо наад дээр чи энэ минь багтцсан байгаа бас. За энэ бүтээл байж байгаа. Энэ бүтээлүүдээ хийсэн юм байна шүү дээ. Бүгд байж байгаа. Бүгд наад нохоо гоцох тэгээ бүгд байж байгаа. За баярлалаа. Бүгд байж байгаа. Тэгэхээр бас яваач зайлаач байлаа тэгээ нэг айлын ихснэр бас хөөж байгаа нэг тийм байгаа. Одоо ердөөс тийм доонод орсон юм байна шүү дээ. Тэгээ миний ер нь хувийн лагны юунууд орсолтой. За. Тэгэхээр Батулга маань бас ганц гитар тоглоод байхгүй бас хөгжмийн олон төрлийн зэмсгээс өөртөө эзэмшсэн байгаа. Түүний нэгэн аль одоо өөрөө энэ төгөлдөр даруй хөгжим бас сайн тоглодог үзэгч. Таньж. Тэгэхээр одоо Батулгаас одоо энэ дээр одоо анх тоглож исэн тухайгаа ч байдаг юм уу те анх тоглож өөрийнхөө тоглох дуртай аяа бас үзэгчд хандаад бас Retro Accord. Би танад юу яа л та Монгол Улсын төрийн саярхалт одоо Лумны Баатар Лувсан шаргуун хөгжим. Тэгээд дуучин долгоргуун дуулж ирсэн одоо Маамунаас гэдэг одоо манай 100-ны манлай дууга шүү дээ. За тэрийг ингээл та. Илээ. За ихсэнд ихтэй. Бас дарааг утсан. Дарааг утсан. Утс. Энтэй ч бас энэ мөтөл чинь нөхрөөлөө. Энийгээ борлуулах гэдэг. Аж энийг ч мартчих. Оти. За яста чи сонсголтоо өгöd байна. Яста чамд ахаас асуух юм байвал асуугаа. Тэгэхээр бас өөр сонирхолтой бас айнууд бас байж магадгүй. Тий, одоо яг бидний ч одоо хүүхэд анх одоо ингээл гитар хөгжим гэл хөөцөж байгаа чи би бас хүүхдүүдтэй адил биш. Бас сонсгол бас өөр байсан шүү аа. За. Тэ нэг нохон полко гэдэг нэг нохоны полко. За. Тий. Та чи сонссон л байна. Тийм байх. Үзэгчд нь маш сонирхолтой байсан байхаа гэж би бодож байна. За тэгэхээр сурах хэрэгтэй л дээ. Ерөөсөө хэдхэн гаралчгүй дээ. За тэгэхээр бас Батулга өөрөө бас ая зохиох дуртай. Ая одоо бас зохиодог тийм ээ. Тэр тухайгаа бас даандаа. Retro Accord. Би бол одоо ингэж боддог юм. За. Одоо би бол нотны боол болохгүй гэж боддог. Өөрөө. За. Ер нь бол одоо ингэ задгай сэтгэе гэж бодож байгаа юм л да. Тэр нэг үгээр хэлбэл одоо их чөлөөтэй тийм ээ. Их задгай энэ аялгау гэдэг чинь баялагч үү. Тэглгүй яах вэ? Тэгээ би нэг оролдож байгаа. Ялангуяа одоо Монгол аялгау ба тийм. Монгол аялгау дундаа бас Батулга гэдэг хүний бас аялгау. Би нэг сонирхолтой байж магадгүй. Одоо тэгээ манайх нэг худлаа нэг тийм ээжийн тухай, худлаа нэг нутг усны тухай. Нэг тийм хиймээргүй санагдав. Та чөлөөтэй байх. Тийм ээ, тийм чөлөөтэй. Аялгау дуу гэдэг бол ер нь чөлөөтэй. Сайхан дуу гэдэг нь сайхан
бүр цадгаал баймаар байгаа юм л да. Тийм Би тэгээд одоо одоо ингэж ойлгож байна. Наадны 5 их шигт бол 5 уцанд бол баригдах дурггүй, Оо, тийм. 7 их шиг Яг зөв сэдв ярьж чи 5 уц гэдэг бол одоо багтаад байгаа юм. Одоо чи миний над чиг дуу зохиолдог хүмүүст бол багтаад байгаа. Миний ноотнод бол одоо 5 дотор бол чигцэлдээд байгаа. Та тэгвэл тэр чиглэлж байгаа айнуудаасаа Би нэг одоо 10 гаруй дуу 20 сая ямар төрлийн стилээр би R&B одоо pop ч юм уу rock ч юм уу. тийм баригддаг. Зөв. Баригдахыг хүсдэг ястаа тийм юмны боол болмааргүй л байна л да. Зөв. Тэгвэл одоо энийг бас Баттулгын стил хэм маяг гэж бас орчуулсан. Тий, болно. За сонирхъя. За тэгээ би нэг 20 дуу явж байгаа. Тэгээд одоо нэгийг л яа да. За тэгээ энэ их тийм өгүүлэмжтэй, их сонин бас байх болов. Тэгээд ерөөс ингэж хэлж байгаа юм л да. Аваа имбэ арэттэй ягаад барлаа бүэрхөцтэй гэдэг нэг юм. Эхний баатг нь бол одоо ингэж тийм. Яста нэр үнэхээр би одоо энэ шинэ жилийнхаа баярт тийм ээ. Хоёрдууруудын дахилтнууд аяа сонин штэ. Дандаа гэдэг ингэж хэлж байгаа юм л да. Тэгээд одоо юм бол тий. Одоо манай одоо хууччул байна л да. Лууя, Жанцка энэ төр бол тийм нэг юмд баригдаад л да. Сайхан л да. Айлгоо дандаа Жанцкагийн нэг аюу байдаг штэ. Retro Accord. Яг энэ дэр хүний ямиг дараад яах вэ? Одоо бид тэгээд дараа нь хил амгаар нэг хаа ямиг энд тэнд очиод тоглоод явна гэдэг. Тэр тийм мохоо. Одоо тэгээд би сүүлд дахиад нэг одоо нэг ээжийн тухай гэх юм уу одоо багчуудын тухай сонин ингээд сонин одоо энийг хөгжмийг заавал ингээд нотломооргүй байгаа юм л да. Эмэгтэйчүүд заавал гараар тогломооргүй байгаа юм л да ингэж хамаагүй ингээд яагаад байгаа юм бэ гэл ингээд тогломоор баригдах дургүй хүн юм байна шүү дээ. Баригдмааргүй. Ганцхан гараараа тоглоод байхгүй. Бүхэл бие оролцуулаад тийм ээ. Сэтгэл нь бүгд орж явах хэвээр. Яг тэрийг бол би ойлгож байгаа. Одоо бол ингээд ганцхан гар гэдэг бол сэтгэл зацуулж байгаа юм да. Багтаад одоо яагаад байгаа юм бэ? Болмоор байна гэдэг ингээд дуусмаар байгаа юм л да. Дуус. За маш сонирхолтой ярьсан өглөө тийм ээ. Тэгэхээр бас үзэгчтэй андаа дэлхий би энэ шинэ жилийн дугаартаа бас зөв үнэ оролцуулсан болов бас шинэлэг тийм ээ. За тэгээд бас нэг зүйлийг хүсгээд манай энэ нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс дан гитарыг л олчилж дардаг тийм ээ. Аккорд гэдэг маань угаасаа 3 өнгөнөөс дээж дуурдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо та түрүүн гитарын дээр одоо 1 өнгөн дээр утсан дээр дарлаа, 2 утсан дээр богдоо, 3-аас дээш өнгөн дээр нэг дуу дараад энэ нэвтрүүлгийг өндөрлөл ямар вэ гэж бодлоо. Годомны одоо 100-ны годомны мандаа дуу гэдэг дуу байдаг шүү. Тэрийг одоо их харж ирээгүй л дээ. Юу л да. Ингээд манай ретро аккорд нэвтрүүлгийн шинжлэх баярын дугаар маань их өндөрлж байна. Ингээд үзэгч та бүхэн шинэ ажил үйл чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл үзэгчтэй. Эпэо бисагоро сүдэ бонда чанже. Нэрэ атага бэчигун сортамолче. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэе. Аялта нэвтрүүлгийн шинэ он, шинэ жилийн баярын дугаар энхүү гэхэд бэлэн боллоо. Ингээд орцогчдоо тайзнаа өрий. Нэг дугаартай гэр бүл бүртөө хувцсны үйлдвэрэд ажиллаж байгаа тусдаа хуваараа бизнес гэсэн төвшин төрийн гэр бүл байна. Баяр хүргэе. Хоёр дугаартай гэр бүл ононгийн гэр бүл мөн хуваараа зоогийн газар ажилладаг ийм сайхан гэр бүл байна. Баярлалаа. За ингээд 3 дахь гэр бүл Баттулгын гэр бүл 077 дугаар ангийн хушууцалтай Баттулгын бие эхнэрээ хамт тайзнаа өрье. Ингээд аялта нэвтрүүлгийн 1-р үе эхлэхэд бэлэн боллоо. Орцогч нартаа амжилт хүсье. Ингээд
ингээд нэгдүгээр үеэ эхлүүлээ. Ингээд нэгдүгээр аяа орцгчныхаа дунд сонцгоё. Баруун захыг нуугаш тий. Орцгоо баруун захыг нуугаш. Баруун захтаа. Хэний хөгжим? Хэний үг ая? Хямар дуучинд болсон бэ? Таах нь манай ихнэр таана. Чи мэдгүй Чи сайн таргасан шүү дээ. Би ч яг өөрөө Юу ярьж байгаа юм? Чи сайн таргасан шүү дээ. Бид таргасан. Юу Хариултаа буцаах уу? ямар ч гэсэн шинэ жилийн тухай доо. шинэ жилийн тухай доо. Хэний үг ая? Ямар дуучинд болсон бэ? Саран туяа дуулдаг Тэг баха. сарантай дуулдаг. Гавь. Уучлаарай, буруу таалаа. Баярлалаа. За, хариултыг авъя. За наад чи өстө миний мэддэг. Ястаа сонсож явдаг дуучин маань байна. За. Нэгдсэн үндэсний байгууллагын хэлч дуучин, Монгол улсын гавьяа жүжигчин, Ариунагийн дуусан Тасны тасам бүжиг. Тасны айлгуу. Тавда! Баярны! Яасан бэ? Баярлалаа тийм ээ. Монгол улсын гавьяа жүжигчин Ариунагийн дуусан засан айлгууд байлаа. Баяр үргээ. Аяг таачаалаа. Баярлалаа. Ингээд дараагийн хоёр дахь хөгжмийг сонсцгоё. Хөгжим. Юу? Хэлээчтэй. Төрөөс үлд. Төрийн сүлдээ. Тий. Биш шүү дээ. Юу юм бэ? Энэ чи нөгөө богдонд байхгүй нөө богдоо гарч ирэхэд зин нэг Өө биш ээ, наач биш ээ. Энэ явахгүй юу да. Би яг таалаа. За, шууд. Тийм юм шүү дээ. Магна үсэгтэй тугигээ магна дээрэ мандуси махо. Мартэн бодсгүй хэмэн чандру магад үнэ дарси махо. Магна үсэгтэй туг яг мөн. магнаа үсгтэй. Уучлаарай, айлгууг маш зөв дуулж байна. Гэвч та үгийн өөр дуутай хариултыг авсангүй. Зөв хариултыг багна. За ингээ 3 дугаар гэр бүл шууд хариултыг сонсъё. Энэ ястаа энэ төр үлс юм боллоо. Энэ бол ерөөсөө хийн штэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ловсон шарын маамунаш. Молодец, браво. Үнэхээр зөв таалаа. Баяр үргээ. Маамунаш. Тэгвэл яах вэ? Холограмм ингэж бичсэн байж болно. Айн хийж биччихгүй. Гэтэ юу юм бэ? Өө чи хүүхдийн дуу өс дууштай чи инструментал нь буруу шүү дээ. Тийм ээ хүүхд. Чи хамаагүй. За баярлалаа. Ингээд 3 дахь хос маань 2 дахь дууныг амжилттай сайхан хариуллаа. Баярлалаа. Ингээд 3 дахь хөгжмийг бүгдээрээ сонсцгоё. Таалаа. Яа нарийн нэг дуу штэ. Харин тийм ээ. Жан гэж ярьдаг Жан шүү. биш штэ. Дин. За байж та би санах гэдэг шүү. Тавь. Уучлаарай, тэгж болохгүй. Тэр 4 дуун тийм байхгүй. За, өөр байж та. одоо манай Жан гэж. Өөчи байж та. Сэгцээр гоо одоо ингэ санаж хамаг юм гаргана. Болоо би харилаа юм. бусад гэр бүлүүд энэ дууг самаараа болороо. Жан. Байж та чи. Байж би манай хотод хэлээ. За чи жан. Ёо. Жан биш штэ. Дин. Хажуудад гуайч чаар чи би яаж авах юм? Би таахгүй мэн чи өөр. 3 2 яг. Уучлаарай. 3 хөрөлдөг шууд. Манай хэлчихв. За энэ бол одоо бид бүхний одоо яг л миний идэр залуу миний ханийгаа сонгож авч ирсэн үед бол одоо ингэ дуулагдж байсан дөө. За тэгэхээр энэ бол одоо урлагийн гавьд төлтөн балжин юм найруулагчийн хийсэн одоо би чамд хайртай гэдэг киноны одоо дуу Монгол улсын гавьд жижиг Ариуна дуусан юм аа. Тийм ээ.
Баярхалтай урлагийн гавьяа цэцгэлэн жанзан норвын хөгжим би чамд хайртай киноны аялгау байлаа. Баярлалаа. Би чамд хайртай киноны саундтрак л шүү дээ. Тийм үү? Тэгээд энэ саундтрак яг таах энэ юм ажиг жанжаа гэж ямар дуу байдаг вэ толгой гэж. Уучлаарай. Шинэ он шинэ жилийн баярын дугаар маань амжилттай сайхан үргэлжилж байна. Ийхүү нэгдүгээр үе маань өндөрлөлөө. Эхний хоёр хос маань нэвтрүүлгийн дөрмийн дагуу хасгатаар боллоо. Яна хөргий байлгаж болохгүй юм уу? Ядаж жанжаа байж хөгжилтэй биш ажиг. Аа баярлалаа. Эрхэмүндэт үзэгчтэй шинэ он шинэ жилийн баярын дугаард зориулж байгаа аяг та нэвтрүүлгийн 2 дугаар үе энхүү эхэллээ. Баярлалаа. 2 дугаар үеийн дуунуудыг гарын 4 хуруу хамтлагийн маань хөгжмийг амбаар тоглох болно. Баяр хүргэе гарын 4 хуруу хамтлаа. Баярлалаа. За та бүхэндээ амжилт хүсье. 2 дугаар үедээ маш сайн амжилттай оролцсон шүү. За хөгжим. За таацсан шүү. За ямар дуу? Хариултыг сонсъё. Чи нэг киноны дуу байна. Киноны саундтрак. Чи байцалтай юу яриад Энэ интро аунт үнэсэтэй. юу ямар юм хэлээд байгаа юм бэ? Юу яриад байгаа юм? Айм хүчтэй шүү. Гадаад дуу биш. Юу? Байж нэг киноны дуу заяа юу? Гадаад яриад штэ. Хайгуултай. Уул уургатай кино. Хайгуултай. Ууд уургатай. Дөгч. Юу яасан штэ нүг Энэ уул уурга гэсэн манай юм. Гасыг амар сичж байна. Байцалтай байж л да. Яг энд байна. Яста Чи хэлбэр дугаа байж л да. амар сичж. Яг нөө мөн штэ те нөө Бүх кино. газар сичээд нөхөн сэргээлт гэж юусоо байхгүй. Юу лээ. Бигтэд нутагтаа очиж ерөөсөө хүш нутагт гэснээс нэг болдооч юу талцсан шүү дээ. Ураад болцсон шүү дээ. Хөөе. Яа тэр яаж явж байгаа бол. Тэр ямар мөнгө өгдөг вэ? Бэс. Болох мөнгөтэй чи. Баяр Тэр байгаагүй байхгүй. Тэр ямар ч мөнгө байхгүй. Тэр уургатай болох ямар ч үндэслэл байхгүй байхгүй. Баяр нэвтрүүлэлт оролцож байгаа шүү дээ. Тэгчихсэн. Нэвтрүүлгийн хариултыг ил. Тамараа Шууд дараагийн. Юу вэ? Бадурууг насны дуулсан гэрлэж амжаагүй явна киноны доо. Гэрлэж амжаагүй явна киноны аялгау байлаа. Ингээд манай гарын 4 хуруу баг маань хамтлаг маань дараагийн хөгжмийг тоглоно хэмээн би хүсэж байна. Таацсан. Хэний хөгжим? Хэний үг бай? Ямар дуучин дуулсан бэ? Замтай. За замтай дуу. Жолоочнарын саундтрак. Жолоочнарын саундтрак. Яг нэр Инструментал амар. Аа? Интраунт тасцсан интраунт тоо. нэрийг хэлээч штэ. Ай ноо. Хаста. Гол юм хэлмээр байна. Юу? Амар саундтрак. Амар саундтрак. Юу? Жолоочнарын саундтрак гэсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө юу? Яг тэгтээ тэр үеийн жолооч нарт бол яг таарсан л та энд бол. Яг таарсан. Одоо бол бас жолооч нарт болсон. Одоогийн жолооч нар ч тийм. Одоогийн жолооч нарын жолооч. Хүмүүс тэгээд хичээлж чинь 5 хоногоор ер нь жолооч болох уу? Тийш тийм. Миний аав бол жолооч байсан уу? Тэр найз би бас одоо бас жолооны нэг л дөрөв зүрцсэн улсууд, нэг л хүн дайрсан улсууд. Та ажиллаарай. Боли нэвтрүүлгээ бодъё. Тий. Нэвтрүүлэгч юм бол таах шүү дээ. Тий. За энэ бол Банзэрчийн дуулсан алтан шар зам гэдэг дуу байна. Баярлалаа тийм ээ. Биш, амиа чи матарч. Ихтэл дуусных нэрийг зөв таалаа. Дууны нэрийг зөв таалаа. 2 3 дугаар хостой баяр хүргэе. Банзэрч. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн дөрмийн дагуу ингээ 2 дугаар хос маань мөн нэвтрүүлгийг орхихоор боллоо. бүгдийг мэдчихсэн шүү. Аяг та нэвтрүүлгийн 2 дугаар үе энхүү өндөрлөө.
Эрхэм мөндөд үзэгчдээ Аяг та нэвтрүүлгийн 3 дугаар үе энхүү эхэллээ. Энэ хүртэл амжилт орсон 2 голтой баяр хүргэе. За ингээд эхний аяыг сонсцгоё. Гэрлэг асааж амжлаа. Хиний үгээ хиний хөгжин бэ? Ямар дуусан дуусан бэ? Үгүй энэ чи юу байхгүй? Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг нааш цааш хөдлөх хөлөрсөн биэнд чинь норон амсгаад яасан бэ? Булгаагаа ярих чаа зүүдээ ярьчлаа хаа? Юу лээ зүүдээ юу? Та хоёр маань аяыг таахгүй та гэр бүлийн асуудлыг жоохон өөр газар энэ нэвтрүүлэг энэ бол тийм эрхэм мөндөд энэ бол аяыг та нэвтрүүлэг амжилттай сайхан үргэлж ирж байна. За ингээд оролцогч хоёр хос маань аяа таано. Энэ нөгөө юу алтан цэцгийн дуусан? За намайг эзэмдэх чиний сэтгэл. Баяр үргээ. Энэ дуу Монгол Улсын соёлын тэргүүн найзлан Ангирмагийн хөгжим Монгол Улсын соёлын тэргүүн найзлан алтан цэцгийн дуусан намайг эзэмдэх чиний сэтгэл дуу байлаа. За ингээд хоёр дахь аяг бүгдээрээ сонсцгоё. Сэтгэл дуу байлаа. За ингээд хоёр дахь аяг бүгдээрээ сонсцгоё. Ямар дуу хөгжмийг мэдгүй асаад амжлаа. Мэдгүй байна. Ямар дуу харин энэ чи юу чим хийж хазаж бацгоо аль эсвэл нөгөө юу hotline baby мөн hotline baby ингээд урд гаяг бүгдээрээ сонсцгоё. Урд гаяг Хэлээч. Чи мэдж байгаа л да. Өглөөний нар хөшигний завсраар тусгаад өдөн хүнжил би чамтайгаа унтах юм шүнийн жаргалтай ажаагаад зүуд нойрондоо үнэхлэн инээ Арин нагийн дуулсан чамайг баяртай гэж хэлж чадахгүй. Хэнийг хүчний завсараа тэгш даад намайг заставс хөрөд ирэхэд хүчийг онгоорхоо байсан юм аа би мэдчих чи хитэ хүчний завсараа эрхэм үзэгчтэй хоёр хос маань гэр бүлийн асуудалтай жоох ич орлоо. Гэтэ яг вэ шинэ он шинэ жилийн баярын тугаар аяг та нэвтрүүлгийн амжилттай сайхан. За ингээд аяг та нэвтрүүлгийн хоёр ядагчаа тайлбар өрье. Баяр үргээ, дагин баяр үргээ. Шинэ он шинэ жилийн аяг та нэвтрүүлгийн баярын дугаар амжилттай сайхан өндөрлөө. Эрхэм мөндөд үзэгч та бүхэн сайхан баярлаарай. Баяртай. Энэ аль явж араад. Тацаа байна. Эшэ. Яа. За тэгээд эрхэм үзэгчтэй. Зөв явж ирсэн найр төгчнөний арай. Харалтаад үзье. Тэгээд энэ нэснээс хамаг хойг үүдий зөвөр асуусан тийм үү? За яа. За сайн
явж миний мэдчлэг ерөөсөө цөмөр анзаарсангүй. Ахаа цөмөр уулзахад үзье. За сайн байцгаана уу. За бүгдээр нь шинэ жилийн мэнд хүргэе. За намайг он төрөө гэдээ. Тэгээд надад ямар хонох газар байх биш. Танад нэг өнөөдөр нэг оройг өнгөрөөчл болох болоо гэж хэлж байна. За баярлалаа. За сайн байна уу та настаа хүн байна. Гар байшээ та сайн байна. За шинэ оны минь төргий. Чи нөгөө ханан төрөө маань уу? За тийм байна. За айлда ханаад явна. Тэгээд энэ танайг За. Ади сууга. Одоо яг тэгээд чи хохгүй. Почигнаа гэж тэгээд. За миний хүн. За ихлээр таны нэр алдартай танилцъя. За. Би ч одоо хуваараа юм барай тасч үүдэг. Нэг тийм эмч тамч шүү одоо нэг тийм л хүн шүү дээ. За. Тэгээд би сая орж ирээд гэн гочны нэрээ ингээд нэг аюул бол хүмүүст цаг байгаа нь мэдгэлээ. Үгүй ээ. Чи өөрийнхөө уужгаа цай хүндэг байх юм. Үгүй цай хийгээд ирээч. Энэ станик. Уучлаарай. За шинцээ. За баярлалаа. Иши байлаа. Та энэ гэр орныхаа хүүхдүүдэд танилцуулах ах トゥ нар ч юм уу хүүхдүүд ч юм уу. За танилцуулах. За би ч одоо ингэж ингэж замааныг тавьчлаа. Зүгээр манай нэг нэг үнээр чөлөөтэй нэг юм шүү дээ. За баярлалаа. Байга байдлыг төчгөр нь харуул. Төрфин. Их баярлалаа. Одоо ингэж бит хараад иж байгаа. Яста ихэнх далангуу сайхан нэвтрүүлэг танаа нэвтрүүлгийг харахад яста Монголоос юу л идэж өнөр юу түгээрээ дайгаад яста онтож хийдэг. Одоо манай жижи юу таа явдаг. Бичээс ганц бүгэ тэгээ. Энэ дургадагчтайгаа ерөөсөө хоёулаа манай за тэгээд ингэ сайхан бай. За одоо би бүгэ танилцуулъя. За миний хүү одоо төр өөрөө зүтгэж байгаа. За хүндээ одоо. За сайн байна. За ингээд энэ миний ах багш хүн. Одоо багш хүн байж байна. За тэр миний ах совлогч хүн байж бас төрийн байгууллагад ажилладаг. За тэгээд энэ танаа хүү юу? Тэ миний хүү. Хаана чи? Миний хүү жаа. Чиглэлд микронд кондуктор хийдэг. Одоо яа. Чагалта. Чи. 5 минутын цогц хийж гэлтэй. Иш наа. Дайно дээр ногоны солигч ба. Миний ах. Тэ миний солигч ба. Сайн байна. Энэ толгойг нь барьж байгаа хасар нэлээд байгаа. Миний юу ихтэй. Энэ ах нь. Үгүй. За тэгээд юу шүү. Миний суудаг ихний. Сайн байна. Харин нэг орон байгуулж бас нэг нэвтрүүлэг хийхээр ингээд аль монголчуудын амьдралаа таньж. Тэгээд өөрөө бас түрүүмийн одоо онон түрүүмийн нэг юм гаараа та энэ нэвтрүүлэг бас сайхан элен далангуу нэвтрүүлгээ би тэгээд би хардаг. Энэ одоо миний соос ихнэр одоо миний том хүүтэй баг ойлцол харагдаж байгаа. Би сайн анзаарлаа. За ингээд сайхан айл орж ирлээ тийм ээ. Бас болцооны сайхан амьдрал байна. Сайхан ажил амьдрах цааж байна. Тийм ээ. 31-ний орой сайхан өнгөрөж байна. Тэгээд энэ тэр хүү яагаа вэ хөө? За тэгэхээр би таны бүгдийг танилцуулъя. Ингээд түрүүн би хэлсэн энэ хамгийн том хоёр нь бол өөр хүний хүмүүс. Би өөрөө учраас хамгийн том хоёр нь аль хоёр вэ? За энэ хоёр. За энэ.
энэ багш, энэ цагдаа хоёр. Миний хамгийн том хоёр. Хандаагаас гарсан. Хамсрын энэ өргөд манай залуу нэр мэднэ. За. Яг уу хамтрангийнх нь хоёр. Тийм үү? Алдаа энэ хүний одоо бас нэг амьдрал миний хань. Ястаа намайг ойлгож суусан да. За энэ хамтрангийн хоёр. За энэ гिचгаа энэ хоёр бол одоо бүр толмих. Чанцлаас ч бүр дөрөв гарсан. За үстэй. Хамтран гэж байна. Чанцлал болон хүчиг гараад ирлээ шүү. Чанцлаас бүр дөрөв гараад. Одоо хоёрыг би аваад чанцал хоёрыг аваад явсан. За одоо хүмүүс хоёр нь хаваад. Тэгээд одоо тэр цаар тэр халуураад байгаа маа зайлал халуураад. Тэр бас нэг хингах уу? Биш. Замана энэ залуу ихнэрий хүүхэд. За тэгээ хай. За ингээд манай одоо яах вэ? Одоо манай залуу ихнэрийн маань хүү байгаа юм одоо миний хүүгээ зөвцгүү. Би сая одоо би сая нэг танаа гэрт харлаа. Тэгээд дараад бас би гүцэн залуучууд хүүхнүүд ахтууд байна тийм ээ. Ганц яг юм яах юм. За. Энэ ч одоо миний ам. Да би тэр ам гэрэл. Би тэрээс гарсан. Да би тэрээс гарсан. Өшөө. Энэ одоо танаа ганц одоо яста талгаа гарсан. Энэ хүний үг бол хууль. Одоо манай хоёр хүүхэд маань ирээгүй нэ чи. Юу? Ингээд өшөө байгаа махад. Тэгээ манай ч одоо хэдүү дэвлээ. Маш их сүлээ шүү дээ. Тэгээд нийсүүдээ. Хоёр марч ирээгүй. Хүүяа! Батаа маань ирлээ шүү дээ. Ачаа. Манаха 도저라 다시 먹으러 지물고 와가라. 자기 다른 나다 싸워라세요. За сайн мэдээ. За шинэ мэдэргээ. Түү хараач ирлээ доо таргаад. За түү ямар ажил хийдэг вэ? Тэрийг намайг кэтэцэн нэг change мода. Это захна багана нага. Ястата яста. Иди. Миний ахаараа дирлээ. Тэтгэж явсан. Миний ахаач арай ажилтай. Энэ ч наа. Энэ хаана ажилладаг вэ? Арай ажилтай, шинэ ээлжтэй. Доллараар цалинжиж шүү дээ. Доллараар. Нарийн мэрэгчлийн хүн байх. Мэдэрч мэдгүй. Аби энэ хураа. За хааданд яг бид нар танилцсан сайхан танилцсан. Сайхан гэрүүлийн энэ олон сайхан өнөрөтгөн өөр хөвгттэй энэ сайхан гэрүүлийн шинэ жилийн оройн хамгийн гоё идеяны дээж болох дуртай хаал болох бууцэг цөмөрөө амсцаа бүгдээрээ энэ хөвгтүүд маань энэ настан буурал юм энэ сайхан аав юм энэ сайхан ээжийн хөвгтүүд энэ том болсон хөвгтүүд энэ хоолнд хар багаас дурлж өссөн энэ хоолнд нь цөмөрөө гар хүрцгээе. За тань зүгээр та нарын дуртай бол одоо би зүгээр нэгийг амсчих. Зүгээр ясаадад амсчих зүгээр баярлалаа. Өдөр баярлалаа. Дөрөв идэх. Үнэхээр сайхан хаална. Үнэхээр сайхан хаална. Зайна тэрхэн дутчихтай. Нэг шинэ нэг сайхан өнөрөтгөн гэрүүлд. Хотч өнгөрөөлөө. Эдгээр сайхан залуучууд, сайхан бүсгүйчүүд ичээ хайрлсан хүндэлсэн энэ сайхан залуучууд. Энэ цөмөрөө энэ залуучуудтай явсан хүмүүнийг өнөөдрийн хамт тацаа.
Байцгаана эрхэм хүндэт үзэгчтэй та бүхэнд шинэ оны мэд хүргэе. X Music хөгжмийн хөтөлбөрийн баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид энэ нэвтрүүлгээрээ та бүхэндээ оны шилдэг клипүүдийг сонирхолтой гэлээ. Ингээд эхний клип. Эхний клипээ яг юу гэж тайлбарлахаа би мэдэхгүй байна. Гэхдээ энэ клип өнөө хүртэл хинч ямар ч тайлбар дүгнэлт өгч чадаагүйгээрээ судлаачдын анхаарлыг татаад байгаа юм байлээ. Юутай ч гэсэн миний энэ өмссөн малгайтай холбоотой. Ингээд үзэгч та бүхэн ч гэсэн клипээ үзээд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт тайлбараа өгнө гэдэгт итгэж байна. Хараас чин тэрэлгүй явуулсан уучлаарай хайрт минь. Нэрэл маш олон бүтлгүй дурлал салтын тухай клипүүд байдаг юм байна. Тэр болгонд нь дандаа л хин нэгээ хуурсан ч юм уу, эсвэл дундуур нь 3 дахь этгээд орж ирсэн, эсвэл үл ойлголцох байдал, хэрүүл шууган дандаа л нэг иймэрхүү салтыг үзүүлдэг байхгүй манай клипүүд. А гэхдээ одоо харин миний үзүүлэх гэж байгаа энэ клип бол маш сонир. Бүр хинээч санаанд оромгүйгээр их хөөрхөн цэвэрхэн салсан хоёр хосын тухай өгүүлэх болно. Өө нэрэ тийм. Энэ босын явдлаас сэтгүүлсэн гэсэн шүү. Ингээд клипээс ажиж байна. Алдартай Улаанбаатарыг үзэхээр нэгэн жуулчин Монголд буужээ. Тэрээр буусан даруйда энд дайн болж байна гэж зуцсан гин шүү. Тэгэхээр одоо Монголд айлсан гэж байгаа бүх жуулчдад зориулаад бид нар энэхүү клипийг өргөн барьж байна.
аимшиг болж гин гэж айж зутдаг жуулчд байхад биднээс илүү Монголд хайртай. Хөөгөөд ч явдггүй. Бүр явсан ч гэсэн дахин эргэж ирээд идэг тийм гадныхан байдаг гин. Титэм студийн энэ гадныханд зориулж Жунгурен компани захиалгаар нэгэн клипийг бүтээсэн юм байна. Одоо энэ клипийг би ч үзэж амжааг байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Гэж байдаг юм. Олвол гагцгүй алдаж болохгүй гэж манай алдарт зохиолч Лодо Дамгой хэлсэн байдаг. Тэгвэл Монгол ардын үгэнд аманд орж ирсэн шар досыг хэлээрээ дүлгэж болохгүй ч гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ нэмэгтэй ямар шар досыг хэлээрээ дүлгэснийг одоо бүгдээрээ харцгаая. Олон нэмэгтэйчүүд гой сайхны мэс засалд орсноор өөрийгөө гой сайхан болно гэж бодож явдаг. Тэгвэл тэр болгон санснаар болдгүй юм бэ. Бүр тэр битий хэл төрлөх гой сайхнаа алдаж тэрнээсээ 7-нд ордуулсан тохиолдолч гарч ирсэн юм байна. Яг ийм байдалд орсон нэгэн эмэгтэй өөрийнхөө хүслээр өөрөө мөнгө гаргаад өөрөө гол дүрдэнд тоглоод хүмүүсээ битгий над шиг ийм байдалд ороочтой байгаа юм байгаагаараа байгалтай гэсэн чин сэтгэлийн үднээс бүсгүйчүүдтэй хандан нэгэн клипийг бүтээсэн юм байна. Ингээд клипээ хамтдаа сонирхцгаая.
Ингээд манай X Music хөгжмийн хөтөлбөрийн баярын тусгай дугаар үүгээр өндөрлж байна. Дараа жил дахин уулзлаа. Түр баяртай. Сайхан баярлцгаагаарай. 신지 이대
байцгаана залуусаа шин оны минь дэвшүүлээ сайн байцгаана уу